Юу guys. За юу хийцгаана. За би өнөөдөр нэг л зүйлийг гоё. Энэ бол One Piece-ийн хамгийн гол видео. Ягаад тэгэхээр One Piece гэж яг юу юм бэ те? Love-tel аралд байгаа энэ хүн эрдэнэс юу юм бэ гэдэг талаар та бүхэнд ярьж өгөх гэж байна. Тийм болохоор нэг л зүйлийг гоё. Комментууд дээр ингээд нэг чи амар их нуршаад байна, нэтрээгээд амар их гомдсон тийм коммент байгаад байхгүй юу? Тэгэд би энэ зүйлийг яагаад гоох гэж байгаа юм гэхээр энэ видеог эхлээс нь дуусах хүртэл үзэхгүй бол би яг яагаад энэ зүйлийг ярьж байгаа ямар учиртай гэдгийг ойлгохгүй болчихно. Дуустал нь үзэхгүй бол би өнөөдөр л гуйж байна. Би ерөөсө бичлэгнүүдээр ингэж гуйж байгаагүй. Энэ бичлэгийг хамгийн гол нь ерөөсө алгасч гүйлгэж мүлэхгүйгээр зөвхөн дуустал нь үзээрэй. Дуустал нь үзэхээр яг миний юу гэж хэлэх гэж байгаа санааг ойлгох болно. Тэгээ дээрэс нь энэ бичлэгийг One Piece-ийн пэнүүд үзчихвэл заяа. One Piece-ийг амар их үздэг. Тэгээ One Piece-д амар их дуртай. One Piece дэлхийн номер 1 гэж боддог пэнүүд нь үзэж байгаа бол та нарын энэ бичлэгийг хэдэж алгаж болохгүй юмсан. Алгасчвал юм бол яг миний юу хэлэх гэж байгаа санаа. Тэгээд One Piece гэж юу болохыг ойлгохгүй болчихж байна. Тийм болохоор амжилт хүсье. Энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. За олон байлгүй л шууд бичлэг рүү орцгоё. За шууд One Piece гэж юу талаар хэлье. One Piece бол булш. Зүгээр нэг булш биш заяа. Бүр ингэж алтаар хийсэн мангар том булш. За тэр алтаар хийсэн булш гэх тэнгүүд юу санаанд орж байгаа юм гэхээр тэнгэрийн арал дээр гардаг нэг юм алтан юм одоо пирамид шиг байдаг шүү дээ. Тэгээ энэ болохоор энийг юунаас зөвхөн бүтээж авсан бэ гэхээр Майя овгийн пирамид Тикал гэдэг нэртэй одоо та хүн Апокалипто гэдэг нэртэй кино байдаг шүү дээ. Мел Гибсний найруулсан. Одоо би энийг онцгой хэлж байгаа хэрэг. Тэр кинонд дэр гардаг шүү дээ. Майя овгийн тэрхүү пирамид гардаг тий. Одоо хүнийг дахил болгож өргөдөг юм. За тэр мөрөн ч яах вэ? Энэ түүх болно хамаагүй. За энэ болохоор Гватемала гэдэг нэртэй улсын одоо өмч буюу өмч хөрөнгө одоо түүхийн булш юм байна ерөнхийдөө. Пирамид тэгээ булш. Тэгэхээр яг энэтэй адилхан One Piece буюу яг Love-tel арлын хамгийн төгсгөлд хүлээж байгаа нь болохоор булш. Тэгээ хиний булш вэ гэхэд та гайхчих магадгүй. Энэ болохоор Joy Boy-ийн хамгийн хайртай байсан эмэгтэйгийнх нь булш. Өөрөөр хэлбэл би өмнө ярьжсэн шүү дээ нэг Nefertari D Lily өөрөөр хэлбэл Vivi-гийн одоо өвөг гэх юм уу те. Lily-гийн булш гэсэн үг. Гэхдээ яг энэ бас яг батта биш л те. Яг Lily Joy Boy-ийн хайртай хүн байсан. Яг тухайн үед амьдарч ирсэн гэдэг утгаараа магадлал хамгийн өндөр болохоор ингэж төвшүүлж байгаа шүү заяа. Тэгээд энэ болохоор Joy Boy-ийн хайртай хүний булш. Тэгээд ягаад ингэж хэлж байгаа юм гэхээр юм нэ шүү дээ те. Би их олон зүйлийг тайлбарлахаар ингээд бичлэг амар сунжих гэдэг болохоор шууд ингээд алгасаа явчихсан зарим зүйлийг. One Piece дээр шүү дээ. Маш олон дэлхийн одоо 7 гайхамшиг гэж ярьдаг одоо сүлд гацж байгаа гайхамшигтай тийм дэлхийн түүхэн дурсгалт газрууд One Piece дээр юу нь бол баг дийлийнх нь гараад ирсэн зөө. Дийлийнх нь гараад ирсэн. Тэгэл ойлгочих. Дийлийнх нь гараад ирсэн. Тэгэхэд ерөнхийдөө нэг газар гачраг байгаа. За энэ талаар ярихын өмнө хэлүүлээ нэг зүйл рүү оръё. One Piece дээр ерөнхийдөө л шүү дээ тий. Хамгийн дуртай хүнээ ямар нэгэн байдлаар одоо тийм хөшөөгөн ч юм уу тий хийх зориулттай байдаг. Одоо чинь одоо Dressrosa дууссан дараа Luffy-гийн баатар болгоод хөшөөг нь хийсэн ч байд юм уу. Тэгээ дээрэс нь анх одоо гарч ирсэн тэр нөө сүхэн гарт Morgan өөрийнхөө хөшөөг бариулах гэж оролддог ч юм уу. Тэгээ дээрэс нь Bartolomeo болохоор өөрийнхөө хөлгийн дизайныг болохоор Luffy-гээр тааруулж хийсэн ч байд юм уу. Багийн одоо хөлгийнх нь болохоор бас багийн дизайнаар одоо хөлийг хийсэн ч байд юм уу. Тэрнээс болоод багийн Crocodile тэгээд Mihawk бараг алуулан гаалт шүү дээ. Энэ мэтчлэн өөрийнхөө дуртай хүний одоо дүрсийг хийх боломжтой. Тэгэхээр Love-tel аралд юу хүлээж байгаа юм гэхээр зөвхөн булш биш булсаас гадна өөрөөр хэлбэл Lily-гийн тийм хөшөө нь хүлээж байгаа. Авраг том яг алтан хөшөө. Тэгээ тэр бол хайртай байсан эмэгтэйгээ урлаж хийсэн байгаа байхгүй. Тэгээ энийг яагаад ингэж үзэж байгаа гэхээр One Piece ерөнхийдөө энтхийг биш үү те. Энтхийг улсаас амар их санаа авч хийсэн байхгүй. Ялангуяа энтхийн шашнаас жишээ нь Luffy-гийн дүр яг хиний дүртэй адилхан юм бэ гэхээр Hanuman гэдэг нэртэй санамгчны бурхан байхгүй. Санамгчны бурханнаас Luffy-гийн санааг авч ирсэн. Ягаад ингэж үзэж байгаа гэхээр Luffy-гээ одоо өмсөж байгаа хувцсан шүү дээ те. Тэр нэг улаан тэгээд нэг цэнхэр өмд өмсч юм те. Энэ өөрөө тэр Hanuman гэдэг нэртэй тэр санамгчны бурхантай яг адилхан байгаад байгаа байхгүй. Адилхан байгаа. Тэр ч бодгоо нэг Зүнишаа болохоор Ganisha гэдэг нэртэй энтхийн тийм заан бурхан. Тэгээд боолуудыг чөлөөлдөг талаар одоо нэг One Arc дээр гарсан шүү дээ. Nika гэдэг бурхан, нарны бурхан боолуудыг чөлөөлдөг. Боолуудыг чөлөөлдөг гэдэг талаар яриа буюу энэ хүү домог болохоор хаанаас гаралтай гэхээр энтгэхээс гаралтай. Энтхийн тэрхүү бурхан одоо тий боолууд ингэ чөлөөлдөг тий иймэрхүү яриа. Энтгэхээс гаралтай шүү гэсэн. Тэгэхээр энтгэхийн зүйлүүдийг амар их оруулсан. Тэр ч бодгоо Luffy-гийн төрсөн нутагт болохоор Goa гэдэг нэртэй одоо тэр нэг хогон дээр баригдсан гэсэн үг шүү дээ. Тэр болохоор энтгэхийн бас нэг домгоос гаралтай гэсэн үг байхгүй одоо хүртэл ингэж байдаг. Энэ мэтчлэн гарах юм бол
энтгийн талаар амар их зүйлийг удаа яг One Piece дээр оруулсан мөртлөө нэг зүйлийг оруулаг байгаа одоо хүртэл. Энэ болохоор юу вэ гэхээр энтэг гэд бодонгууд түүхийн дурсгалт газар дэлхийн одоо тэр гайхамшигын нэгт ордог хүн болгоны мэдх газар шүү дээ. Таж Махалыг оруулаг. Тэгээд Таж Махал яг юунд юу юм гэхээр шүү дээ. Аюу ордон шиг харагддаг те. Цав. Өө шүү дээ янз. Гэтэ Таж Махал болохоор шүү дээ булш. Тэгээд энд одоо Таж Махалын түүхийг таагүй ярьж үзье. Шажахан гэдэг нэрт энтхэгийн хаан, хатан хаан, Муму Таж Махал гэдэг өөрийнхөө хайртай хатандаа зориулаад барьсан. Тэгээд барьсан шалтгаан нь юу вэ гэхээр хатан хааныг үхснээс болоод Шажаханы хувьд гэх юм бол бүр тэр шоккинтийн амир шоконд ороод царай нь ингээд бүх царай нь ингээд хувхыг цайсан гэж ярьдаг байхгүй цав цагаан болсон. Энэ болохоор домог шүү заяа. Тэгээд энэ хувхыг цайсан цав цагаан болсон гэд бодохоор юу вэ? Люпигийн Жир Пайп буюу Гому Гому Жимсийн тэрхүү сэргэлт. За Гому Гому Жимс биш. Сүүлд бол яг хаа иймд Гому Гому гэдэг Жимс байгаагүй. Энэ бол одоо Хито номын Генжүшү Модерника гэдэг гарсан л дээ. Гэтэ яг хаа энийг зөвхөн Гому Гому дээр нэр авчихсан. Тэгээд Жир Пайп буюу сэргэлт. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингэж тангуулж болохоор байгаа. Энэ түүхээс авсан гэж үзэх юм бол өөрөөр хэлбэл Шажахан болохоор Joy Boy. Тэгээ тэр нэг хатна болохоор өөрөөр хэлбэл Lily. Nefertari di Lily. Тэгээд энэ хоёрын юм хайр дурлаас болоод Lily өнгөрцөн. Тэгсэн чинь тэрний шаналлаас нь болоод Joy Boy энэ тэр эзэн тэрхүү Гому Гому Жимсэн сэргэлт хийгээд одоо Ника болж хувирсан. Тэгээ ингээд энэ түүх ерөнхийдөө ингэж үйл явдлаар өрнөсөн. За тэгээд хэдүүлээ ахаад Таж Махалын тэрхүү түүх рүү ахаад орж үзье заяа. Тэгээд эндээс авч үзэх юм бол шүү дээ тэр Таж Махалын тэр барьсан хаан болохоор өөрийнхөө тэр хамгийн хайртай хитрхи хайртай байсан тэр их нэртэй зориулаад хэдэн 10 жил зарцуулан баг өөрийнхөө бүх хөрөнгийг зарцуулан тэр гайхалтай ордныг барьсан. Ордон биш буул шиг барьсан. Тэгээ хүн харахад угаасаа буул шиг гэж харагддаггүй тий. Гэхдээ яг үүндээ буул байхгүй. Хатандаа зориулж барьсан. Хатных нь буул шүү гэсэн. Энтхэг гэд ярингууд нэг алдартай зүйл байгаа л да. Энэ болохоор Япон хэлээр дуучих заяа Каракуса Моё гэд. Энэ нь болохоор одоо монголоор орчуулад ингээ хүрэх юм бол юу юм гэхээр нэг тийм хээ угалзан тийм одоо юу гэх юм уу тийм тэмхүү зүйл заяа. Та зургийг угаасаа оруулчихсан. Тэгээ тэр нь болохоор Каракуса Моё гэж байна те. Жимбигийн цохилт нь юу гэдэг вүлээ? Карас би яс хэлэхдээ байсан. Карасукавара Сейкен. Карасукавара Кагавара энэ гэхдээ би уг нь Япон хэл гайгүй мөртлөө хэлэхдээ байсан. Карасукагавара Сейкен гэдэг цохилт байдаг байхгүй. За тэр болохоор амар яг Жимбиг алдарч цохилт. Тэгэхээр ингээд Жимбигийн дүрийг бас яг энтгээс жишээ авч хийсэн гэсэн үг л дээ. Энэ бол Люпигийн Гому Гому Жимсийн яг тавхан хэлбэрийг харах юм бол тэр нэг саяны хэлсэн Каракуса Моётой яг адилхан тийм хээтэй хэлбэртэй байгааг харагдж болно. Тэгэхээр энтгээс амар их зүйлийг хавсан. Энтгийн чашин. Тэр ч бодгоо иймүүгийн шүү дээ тий. Будда гэж яриад байгаа байхгүй. Энт Будда ч өөрөө энтгэж төс төрөөд энтгэс гарлаа шүү дээ. Тэгэхээр Будда ийм үг Будда гэж ярьдаг. Гэхдээ яг үндэ Будда биш шүү дээ тий. Гэхдээ яг зүгээр тийм дүрээр одоо нэг гарч ирээд байгаа гэж яриад байгаа байхгүй. Тэгээд энийг бас тайлбарлахгүй орчих чи дараа нь бичлэгтэр бүр тухтай тайлбарлаа заяа. One Piece-ийг хэдүүлээ харах юм бол One Piece дээр болохоор ялангуяа хаанууд биш үү те. One Piece дээр гарч байгаа хаануудын хатан дандаа өгцөн байдаг. Жишээ нь шүү дээ. Vivi-гийн аавынх нь одоо эхнэр өөрөөр хэл Vivi-гийн ээж нь өнгөрцөн. Тэгэд аав нь ерөнхийдөө эхнэр өнгөрнөөс амар шаналдаг те. Тэгээд бас одоо Ширахошигийн ээж нь өнгөрцөн. Тэгээ бас хаан өөрөө шаналаад өгдөждөг тий. Тэгээ дээрэс нь Ребекагийн ээж нь бас өнгөрцөн. Ер нь бол яг хин өөрийнх нь аа болохоор хаан болоогүй л дээ. Гэхдээ яг хэрвээ дугаасаа нэг гүнжтэй гэрс учраас хаан болох боломжтой шүү дээ тий. Тэгээ бодчих. Тэгэнгүүт эхнэр нь дандаа өнгөрцөн, хатан өөрөө өнгөрөөд хаанууд нь шаналж байгаа үстэй. Ийм кейс One Piece дээр ягаад ийм их олон гаргасан юм бол тий. Энэ угаасаа яг холбогдлолтой болоод гаргасан л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэр бол угаасаа амар ойлгомжтой зүйл. Холбогдлолтой болоод гаргаж байгаа. Одоо угаасаа ямар нэгэн тийм хэрэггүй зүйлийг бол хийхгүй. Тэгээд One Piece-ийг хэдүүлээ дэлхийн газрын зургаар авч үзэх юм бол зүүн даалгаас эхэлж байгаа. Зүүн даалгаас эхлээд өөрөөр хэлбэл газрын зургаас харах юм бол зүүн талаас ингээд доош явж байгаа энтх хүрэх аялал واخгүй. Тэгэхээр Laftel арлуул өөрөө энтх гэсэн үг. Энтгэх шүү guys. Тэнгэрийн луунуудаас авч үзэх юм бол шүү дээ. Тэнгэрийн луунууд үнтэй юмд амирх дуртай. Үнтэй тийм идэл мэдлэл янз бүрийн тэр ч бодгоо бүр хүнийг хүртэл хүсээд идэв штэ. Тэгээ анх нөгөө нэг хэнийг харчаад, кемик харчаад лусын тагнтай болмоор нэг боо юм болдоо штэ. Тэгээ энэ мэтлэн үнтэй зүйлүүд амирх дуртай. Харин Лупиг авч үзэх юм бол Лупиг өвдөх юм бол ямар ч тийм үнтэй зүйл одоо тийм эрдэнэрс те эд хөрөнгүүд ямар ч тийм сонирхол байхгүй. Тийм дүр штэ. Ямар ч сонирхол дүр байхгүй дүр. Ягаад
ийм дүр авч үзэж байгаа гэхээр энтгийн тэрхүү шашны гол үзэр суртал нь юу юм бэ гэхээр хүн хичнээн хэд хөрөнгө цуглуулаад хичнээн хэд хөрөнгөтэй бол баядсан ч гэсэндээ тэр одоо эд хөрөнгөө авсруугаа аваад орохгүй нөгөө ертөнц рүү аваад явахгүй гэсэн тийм одоо философитой гэсэн үг байхгүй. Тэр шашны философи нь. Тэгээ One Piece дээр хүртэл гардаг Luffy-гийн одоо яг өөрийнх нь бас философи нь тийм хэд хэрдэнцтэй болоод тэр бол ямар ч утга байхгүй. Тэ? Ямар ч утгагүй. Тэрний оронд харин одоо байгаагаа чухалчлах хэрэгтэй. Эрдэнэс одоо хитнийг мөнгөний төлөө явлаа гэд тэр мөнгө чинь үхсийн дараа чамд ямар ч хэрэг болохгүй чи тэрийг авсруугаа авч явахгүй. Нөгөө ертөнц рүү авч явж чадахгүй. Тэгээ тийм философи байхгүй. Эндээс авч үзэж ярих юм болов шүү дээ. Нэг ийм дуу байгаа зэ. Досе дарэдэмо ицкава хонеё. Энэ болохоор бас яг энтхийн шашны үзэл байгаа байхгүй. Хинч байсан гэсэн бүгд тэгээд нэг л өдөр ингээд аргис болно. Аргис болвол зүгээр яслуултан. Лупигийн яг нэг хайдад тулдаг гэсээр бас гардаг шүү дээ. Шин дараа минна хоне дакеда шиш. Тэр ойлгож байна. Зүгээр өвчнгүүд аргис болно. Өөр ямар ч тийм юу ч болохгүй гэсэн үг. Тэгээд энэ дээр хэлэх юм бол шүү дээ. Лафт тэл байгаа тэрхүү One Piece болохоор алтаар хийсэн асар том булш гэж яриад байгаа шүү дээ. Энэ болохоор яг Таж Махалын хэлбэртэй булш зүг алтаар хийсэн. Тэр угаасаа Рожер яаж бодсон тэрхүү булшийг авч явж чадахгүй тийм үү. Тэгэд нэг адилхан зүйл нэг юм бол Өсөөцкий Ноланд гэдэг нэг алдтаа 400 жилийн өмнө байсан One Piece-ийн түүхтэр бол. Тэр болохоор Ноландын хувьд гэх юм бол амар том алтан хот байгаа гэж худлаа яриад тэгээд тэр алтан яг үнэндээ байгаагүй. Тэр баригдаад нэг цааслуулдсан шүү дээ. Тэгээ Рожер бас яг адилхан. One Piece-ийг олж ирээд ямар ч одоо эд хөрөнгөтэй ирээгүй. Тэгээ цааслуулаад тэгээ One Piece үйл явдал хэлдэг шүү дээ. Өрөөнө зайхова хошига хошгатара хүрэтэй яра. Коно сүбэтэ соконы ойдэгта. Гэт One Piece хэлдэг шүү дээ. Тэгээ ингээ бодонгууд ерөнхийдөө яаж ч бодсон тийм сте. Тим том алтан оршуулгын тийм одоо яг булшийг авч явах боломжгүй тийм үү. Тэгэд авч явъя гэж бодсон ч гэсэндээ нөгөө One Piece утгаараа авч ирэх юм бол Эрдэнэс буюу тэр эд хөрөнгөнд гол утга учир нь биш. Тэрний яг гол тэр аяллаа тэр нөгөө яг юу хэлэх гээд байгаа гэдэг гол зүйл нөхгүй. Тэгэхээр эндээс яг юу үзэж байгаа юм гэхээр өөрөөр хэлбэл Рожер One Piece-ийг олоод тэгээ олсны дараа битээ хитрхи одоо эртцчлээ гэж хэлдэг. За энийг тайлбарлана. Эртцчлээ гэж хэлээ. Тэгээд тэрний дараа юу болсон бэ гэхээр Рожерийн хувьд гэх юм бол их нэртэй болоод Португалд ирүүж тэгээд юу болсон бэхээр эс төрсөн шүү дээ. Тэр One Piece-ийн гол утга учир нь хайр гэсэн үг. Яг Laftel арал очоод Joy Boy эхнэрээ ямар их хайрлаж ирсэн те эхнэрийн төлөө яаж ийм алтан ийм бүр юу босгосон те одоо босгосон гэдгээр авч үзэх юм бол тийм. Тэгээд дээрэс нь ягаад энийг бас тодорхой ийм байх магадлал айгүй өндөр гэж хамгаалж байгаа юм гэхээр One Piece-ийн хамгийн их анх учирсан тэргөө Road Poneglyph гэдэг байгаа шүү дээ. Poneglyph-ийг та бүхэн сайн харах юм бол зүгээр нэг авсны чулуу байгаа шүү дээ. Буушны чулуу. Буушны чулууч дээрэс нь хамгийн их олсон газар нь шүү дээ. Тэр Alabasta-гийн доор байдаг оршуулгын яг одоо авсан тэр буушны хэсэгт нь байрлаж ирсэн шүү дээ. Тэгээ ингээд бодонгууд энэ бүгд холбогдож байгаа. Тэгээ дээрэс нь Luffy-гийн Grand Line-д орсон хамгийн ихний арал байгаа шүү дээ. Энэ арал болохоор оршуулгаар алдартай. Тэгээ ингээ бодонгууд сүүлийнх нь бас оршуулга байх магадлал бас айгүй өндөр болчихж байгаа. Тэгээд хайр дурлал гэдээ ярингууд Рожерийн хувьд гэх юм бол шууд багасаа яг One Piece-ийг олсны дараа юу болсон бэхээр эс би болсон те эхнэр хүүхэдтэй болсон. Рейлигийн хувьд гэх юм бол Шакигийн байгаа баар руу утсан. Гэтэ яг Рейлиг авч үзэх гэхээр шүү дээ те Шакигийн баар шүү дээ. Шакигийн баар яг 100% Рейли Шаки хоёр хоорондоо тийм хайр дурлал айлцаатай эхнэр нөхөр гэх нь гэдэг нь тодорхойгүй. Яг бол одоо хүртэл энэ дээр яг тодорхой болж гараагүй. Харин Габаны талаар авч үзэх юм бол Габан аврах хүмүүсийн арал дээр очоод тэгээд эхнэртэй болоод хүүхэдтэй болсон байсан. Тэгээ ингээ бодонгууд One Piece-ийн гол утга учир нь хайр байх магадлал айгүй өндөр болчихж байгаа. Тэгээд яг энэ түүхээр авч үзэх юм бол Одагийн одоо бодлоор авч үзэх юм бол хайрыг олж мэдээд гэр бүлтэй болох юм бол аялах шаардлагагүй бол аялал хийж тэгж одоо адал явдлыг хайх шаардлагагүй бол энэ бол One Piece-ийн түүхийн гол утга учир. Тэг гайхчих магадгүй юу тэр Рожерч би хитрхи эрт очичлоо гэж хэлээ. Ягаад тэгвэл тэр нэг зөвхөн буулш эргэхлээс юм бол те ягаад ийм эрт очих мочих тэрэнд ямар хамаатай юм. Тэнгүүд ягаад эрт очсон ямар хамаатай гэдгийг хэлээр хэлж өгье. Яг тэгвэл Joy Boy-ийн хүлээж исэн хүн нь болохоор өөрөөр хэлбэл Gomu Gomu гэдэг жимсийг идсэн Gomu Gomu жимсийн сэргэлтийг хийгээд Ника болж чадсан нэг хүлээж исэн.
Тэгээ One Piece дээр нэг сонирхолтой зүйлийг ярьж өгөх юм бол Enies Lobby гэдэг арал байгаа шүү дээ тий. Тэгээ Enies Lobby гэдэг арал дээр байгаа тэр нэг Puyajima гэдэг нэртэй арал байдаг. Тэр нь болохоор орчуулбал огт шүн болдоггүй, мөнхийн гэрэл гэгээтэй байдаг. Шүн болдоггүй тийм арал. Ягаад очиж ийм шүн болдоггүй арал гэдгийг One Piece дээр оруулсан юм бол тэгэхээр бүхэл бүтэн шөнөөрөө байнгын шөнөөрөө хав аргагүй байдаг арал бас байх боломжтой гэсэн үг шүү дээ. Нар байхгүй. Тэр энэ арал болохоор Laftel гэсэн үг. Ягаад өдний хүртэл хүмүүс ингээд Laftel арлыг огт олж чадахгүй байгаа нь пат ханахгүй арал. Олох боломжгүй, олыгээд олж чадахгүй. Тэрийг олохын тулд тэр купоныг бил ашиглахаар өөр арга байхгүй. Тэр Roger энийг өөрөө олж мэдээд би хитрхи эртчихжээ. Би энэ жимсийг энэ талаар одоо Joy Boy-ийн хүлээсэн хүн биш байсан юм байна гэж бодоод тэгээд тэр хайр гэдэг зүйлийг ухаарад ихнэр үгчтэй болсон байгаа байхгүй. Энэ айгүй гоё бас сонирхолтой. Тэгэхээр Laftel арал дээр байгаа тэрхүү ханахгүй юу бол юу хүлээж байгаа? Нарыг хүлээж байгаа шүү дээ, тий. Нар гэвэл Nika буюу нарны бурхан. Luffy ирж тэрхүү Laftel аралыг гэрэлтүүлээд нар хүчрлээ гэсэн үг. Тэгээд албан ёсоор Joy Boy-ийн хүлээжсэн буюу тэрхүү Chosen One ирэх байхгүй. Тэгээд One Piece дуусах гэхээр дуусч болохгүй шүү дээ. Ягаад гэвэл ийм үг дийлээд тэр түүхийг ардаа аваад тэрний дараа сайхан гэр бүлтэй болоод Luffy Hancock-тойгоо суугаад хүүхдтэй болоод Zoro Hiyori-тойгоо суугаад ингээд дуусна. Тэгээ өмнө би амар тэнэг зүйлийг хэлээд хүмүүс нэг Nami-тэй Luffy-г суулгана гэж яриад. Югасаа Nami-тай суулгана гэхээр Hancock-ыг очиж яах гэж гаргаж ирсэн гэдэг зүйл болчих واخгүй тий. Тэгэхээр яаж бодсон Hancock-ыг гаргаж ирсэн. Тэгээ энтгэг хятад хоёр бол хоорондоо айгуу тийм шашны хувьд ч гэсэндээ тийм Nakama буюу яг амар сайн тийм найзуудын харилцаатай байхгүй. Тэгж бодохоор угаасаа Hancock-тэй гэрлүүлэх нь угаасаа ойлгомжтой. Luffy Hancock Luffy дурлсан шиг Luffy Hancock дурлана. Тэгээд эмгтээчдийн арал дээр хайр гэдэг зүйлийг анх тэр Nyogo Shima дээр ерөөхдөө гарч ирсэн шүү дээ тий. Тэгээд ингэж бодохоор One Piece-ийн гол утга учир нь хайр гэсэн үг. Хайр бол One Piece-ийн хэлэх гэж байгаа гол зүйл шүү guys. За тэгээд бичлэгийг ямарчсан ер нь бол энэ үрээд өндөрлөе гэж бодож байна. Сүүлд нэг хэмлэгийг марчиж. Тэгээд One Piece дээр үхлээ гэхэд жинхэнэ үхэл бол хүнд мартагдах. Тэгвэл буш байвал мартагдахгүй гэсэн үг. Мөнхийн одоо тэр бушыг эргээлээ үйл тэр хүн тэр үнийг санаалаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр One Piece гэдэг бол өөрөө бусшиг хайж олохын тулд Grand Line-ыг тойрсон аяллаа түүх. Тэгээ бид тэрийг хайрыг олж мэдсэний дараа Luffy гэр бүлээ зохиогоод тэгээ нэг Roger их нэртэй болоо тэгээд Gaban бас их нэртэй болоо явсан шиг явчих юм бол энэ түүх утахгүй болчихно тийм үү? Тэр нэг Chosen One буюу Joy Boy-ийн хүлээж байгаа юм ямар ч утахгүй болчихно. Тэгэхээр ийм үг ялан дийлж дэлхийн тэрхүү түүхийг буцаад өөрчилж Luffy-гийн хувьд гэх юм бол дэлхийг өөрчилж иж тэр их тайвныг тогтоож иж тэрний дараа гэр бүлтэй болж иж энэ зохиол дуусах болно. Гэхдээ уртаа шүү гэсэн. Одоо тэгээд миний энэ санаатай санал нийлж байвал доор комент сект комментээ үлдээгээрэй guys. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Турбой